эрүүгийн хуулийн тусгай анги 23-ийн 2 гэдэг зүйл ангиар одоо янжаа харлаа саран цэцэг онон чимэг нарыг буруутай гэж бол тогтоосон. Шүүхийн шийдвэр хүн одоо тэр нөгөө талын хөргөч нарын талд гарсан тохиолдолд та одоо хариуцлага хүлээнэ гэсэн үг тэгэхээр мэдээж тэглүү яах юм. Мэдээж тэглүү яах юм. Монгол улсын хуулийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг этгээдүүд өгсөн хувилдаж хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар иргэн оюун цэцгийн нэр дээр бүртгэлтэй үйлчлэгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг булаан авсан маш настай асуудлыг нууц материалууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэнэ. Хуулийн маф. Монгол улсын иргэн самбуугийн оюун цэцэг 2007 онд Сүхбаатар дүүгийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай үйлчлэгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж байжээ. Гэрчлэгийг авснаас хойш бол өөрөө би энэ хөтлөхтэй бол үйл ажиллагаа явуулдаг, төрийн бас байгууллагынхаа ажлыг эрхэлдэг, мөн захиран зарцуулах ингээд бол амьдарч одоо ажиллаж ирсэн. 2014 онд энэ үйл хөдлөх дээр үйлчлэгээний зориулалтаар мөн ашиглаж ингээд орлого олж ингэж одоо явж ирсэн байгаа юм. Иргэн оюун цэцгийн хууль ёсны дагуу өмчилж үйл ажиллагаа явуулж байсан тэрхүү 440 м квадрат үл хөдлөх хөрөнгө нь Янжаа хорлоо гэгчийн нэрээр шилжсэн болохыг иргэн оюун цэцэг гинэт мэдэв. Энийг би баримттай хэлье. За үүний өмнө 2 төрлийн хилцэл хийжээ. Эхний хилцлээр нь одоо миний үйл хөдлөхөд өмчлөлт хамтран өмчлөгч нэмж оруулах хилцэл гэдгийг 2009 оны 19-16-ны өдөр хийсэн байна. Тэгээ энэ хилцэл дээр одоо намайг байсан гэд гарын үсгийг минь дуурайлган зурсан. Дуурайлган зурсан гэдэг нь шүүх шинжээчийн дүгнэлтээр хурамч оюун цэцгийн гарын үсэг хурамч байна гэдэг нь тогтоогдсон. Ингээд энэ өөрөө хамтран өмчлөгч болсноос хойш 20 хоногийн дараа дахиад Нотротч 90 онон чимэг гэдэг хүнээр гэрчлүүлж агаад орон сууцнаас өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хилцэлгээд намайг хасаад Гэхдээ та боддоо хууль ёсны дагуу өмчилж, эзэмшиж, ашиглаж байсан үйл хөдлөх нь бусдын нэр дээр хэдхэн нотротор нарын хуурамч гэрчлэлийн үр дүнгээр шилжсэн байна гэд. За иргэд хоорондоо тухайн төрөм дээр одоо хамтран өмчлөлт нэмэх тохиолдолд тухайн төрөнгийг одоо өмчлөх эрхийг нотолсон бичиг баримт нь. За тэгээд одоо тухайн төрөнгийг өмчилж байгаа этгээдүүд за дээр нь одоо нэмэгдэж орж байгаа хүмүүс одоо нотрот дээр бичлэх хэрэгтэй. Одоо нотрот дээр бичлэх хэрэгтэй. Өмчлөх эрхийн гэрчлэгээ өөр этгээдэд шилжиж байгаа бол заавал нотариатаар ордог. Зөвхөн за хамтран өмчлөгч хасагдах хилцэл байж болно, арилжааны гэрээ байж болно, худалдаа авах гэрээ, бэлэглэх гэрээ гэд бүх гэрээнүүд өмчлөх эрх шилжиж байгаа тохиолдолд нөгөө гэрчлэгийг аваад нотариат дээр очих нь шүү дээ. Тэгээд тухайн төрлийн хийгдэж байгаа гэрээгээ хийгээд тэгээ манай дээр ирдэг. Ер нь бол нотариатууд өөрийнхөө хувийн дугаартай байдаг. Тэр хувийн дугаараараа өөрийнхөө хийсэн тэр үйлдэлийн үн зөв ингэж хариуцж явдаг. Тэгэхээр Монгол улс бол бас хуультай улсаа. Хүний нэр дээр бүртгэгдсэн байгаа энэ өмч хөрөнгийг, үл хөдлөх хөрөнгийг зүгээр л нэг нотротч гэдэг юм уу, зүгээр л нэг одоо хүн очоод шууд өөрийнх нь нэр дээр ингээд хууль бус бичиг баримт бүрдээд булааж аавна гэхээр бас хүмүүс итгэхгүй байх л та. Яагаад вэ гэхээр таны нэр дээр одоо таны нэр дээр байгаа үйл хөдлөх хөрөнгийг одоо өөр нэг шорох тохиолдолд заавал өмчий хийсэн болон орохчтой хүн хоёр нь хамтдаа байж ээж хамтдаа гар үсгээ зурж ээж тэгжээж нотрот гэрчилдэг. Гэтэл та өөрөө ингээд байлцааг байхад яаж тийм болсон юм бол? Бүлэглэж ингэж хүний өмчийг булааж авдаг юм гэмт хэрэг юм байна л да. Тэгээ цаасан дээр энийгээ үлдэж байна. За одоо би энэ намайг одоо энэ өөрийнхөө хилцлийн үйлдэлгүйг нотлох маш том баримт бол миний ингээд энэ хоёр хилцлүүд дээр иргэний үнэмлэхний энийг хараарай.
Энийг одоо ингээд маш сайн харах юм бол одоо энэ бол эхний саран цэцэг гэх нацрат 83 дугаартай нацратч намайг одоо өөрөө ирсэн болгож миний иргэний өмгтийг ашиглахдаа юм одоо ашиглагдаж байсан хуурамч одоо миний өмнө нацратаа гэрчтүүлж байсан 2008 оны 1 сарын 18-ны энэ одоо иргэний өмгөлийн хуурамчийг ашигласан байгаа юм. За яг эдийг 20 хоногийн дараа ингээ хилцэл үйлдэж хасахт яг энэ иргэний өмгөлийн хуулбарыг он чимэг гэдэг нацратч бас ашиглаж байгаад энэ нь бүр ингээд энэ баримтан дээр өөрөө байж идэг. 2008 оны 1 сарын 18-нд би одоо Сангин хайрхан дүүхэд одоо хаа чи явж байгаад ингээд иргэнийхээ өмнөлхийг гэрчлүүлсэн одоо байл та. Гэтэ энийг олж авч байгаад тэгээ энэ дээр өөрөөсөө шууд ингээд засварлаж байгаа л өөртөө тамга тэмдэгээ дараал ингээд үлддэг. Одоо би саран цэцгийг харахад энэ 83 дугаартай тамганы дугаартай саран цэцэг. Гэтэл миний энэ автобус иргэний өмнөлтөөр 3 оронтой тоотой би ингээд нацратч дээр бүртгэл хийлгэжсэн байгаа юм. Тэгээ энэ доор нь 400 төгрөг төлсөн Сангин хайрхан дүүрэг. Он сар нь 2008 оны 1 сарын 18. Яг адилхан энэ нэг юм ингээд жоохон томруулаад энэ дээр болохоор энэ тамгыг ингээд арилгаж байгаа фотошопын маягаар арилгаж ингэж байгаа л ерөөсөө намайг өөрөө ирсэн гэл. Та 2009 оны 11 сарын 16-ны өдөр гişил хийхдээ оюун цэцэг гэдэг хүн өөрийн биеэр байхгүй байхад нь байсан мэтээр одоо хийгээд ингээ хөрөнгөний өмчнөөс нь тэр чинь зүгээр нэг жижиг өмч шахгүй 444 м2 үйлчлэгээний зориулттай хотын төвийн үл хөдлөх шин. Яагаад тийм үйл хийж өгдөг асуух. Энд оюун цэцгэл ярьдаг. Оюун цэцгэл ярьдаг шүү дээ. Гол нь харин тэр хүн өөрийн биеэр ирээгүй гэдгээ нэг таны дээр хавсаргасан тэр нэг юуг нь хаасан л да иргэний өмлөхийн. Тэгсэн чинь 2000 одоо 8 онд оюун цэцэг гэдэг хүн Сангин хайрхан дүүргийн хааны газар нэг одоо тухайн үед чинь бид нар байнга л нэг газар очихоор тоолсон паспорттой нотариус батлуулгыг шаарддаг гэсэн шүү дээ. 400 төгрөгөөр батлуулсан тэр нотариатын юмыг та фотошопоор томсгоод оруулсан байгаа. Яг их хувийг бол Канадаа харах юм бол хэдэж тийм байх боломжгүй байсан л да. Та гэж бас ярьж болохгүй те. Тэр чинь хүн чинь нотариус гэдэг шнэ. Талаатынхаа хувийн байдлыг тогтоол үлдээ гэсэн үг. За яг хуу та яг хуу тэг өөрөө байсан гэж хийж болно тийм ээ. А гэтэл тэрэн дээр зурагдсан байгаа гарын үсгүүдийн болохоор одоо шатны шүүшинжилгээгээр бүх шатанд нөөцөд энэ бол хуурамч байна, биш байна гэдэг тогтооцсон шүү дээ. Яг тэрэн дээр чинь би ярих гэдэг чинь бүр нээлттэй сонсгол дээр ярьсан. 90 жургаар намайг бэрчээр бодож асуучаа. Тэгээд гранатын гарын үсэг биш байсан гэж гарчиж байгаа байхгүй. Иргэн оюун цэцэг хотын төвд байрлалтай, үйлчлэгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нь одоо нотариотч саран цэцэг тухайн үед Монголын нотариотын танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Онон Чимэг Монгол Улсын их сургуулийн хувийн зүйн сургуулийн багш Янжин хорлооноор нийлж байгаад булаагаад авсан гэдгийг мэдмэгцэн. Мэдсэн даруйдаа цагдаад гомдол гаргаад цагдаа дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэдэн оны хэдэн сар? 18 оны 5 сарын 23-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд ингээд шалгасан. За шалгаад жилийн дараа буюу 19 оны 11 сарын 1-нд прокурорын тогтоол гарсан байдгийг. За энэ тогтоол дээр 24/12 тогтоол. Энэ тогтоол дээр яг энэ гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай анги 23-ийн 2 гэдэг зүйл ангиар одоо Янжин хорлоо саран цэцэг онон чимэг нарыг буруутай гэж бол тогтоосон анхаарал хөө хэлцэх хугацаагаар энэ хүмүүсийг одоо хариуцлага тооцохгүй гэж тогтоол өгсөн байдаг. Хэдийгээр гин буруутай нотлогдсон хэдий ч хөөн хилцэх хугацаа гэдэг зүйлийн улмаас ял шийтгэлгүй үлдсэндээ эрдсэн Монгол Улсын их сургуулийн багш Янжин хорлоо иргэн оюун цэцгийг хорлохын тулд төрийн төрөл бүрийн байгууллагуудад гомдол мэдээлэл гаргаж уг үйл хөдлөх хөрөнгө дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй хүргэж хохиросон байгаа юм. Энэ барилга энэ тохроо ингээд оюун цэцэг ашиглаа явж идэл Янжин хорлоо нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мөн захирагчийн ажлын албан ингээд худалч хуурамч одоо гомдол гаргаад тэгээд одоо ингээд бас энд ажиллаж байсан үйл ажиллагааг бас ингээд зогсоодсон гацаагаа хийцэн. Тэгээд одоо энэ дээр үнэндээ үйл ажиллагаа явуулж чадахгүй бас ингээд хохироод явж байгаа. Хотын төвд байрлалтай онцгой хэмжээний үйл хөдлөх хөрөнгөө Янжин хорлоо гихчид алдаж түүнийг ашиглах ямар ч боломжгүй төрж хохирсон оюун цэцэг цагдаа, прокурор, шүүхийн бүхий л байгууллагуудад олон тооны гомдлыг гаргасан боловч
тусыг олсонгүй. Гаргасан бүх гомдол нь прокурор дээр очмогцоол хэрэгсгүй болгож хаагцаар байх болов. За тухайлбал Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Жавхлан төгсгөгч нь 2019 оны 11-р сарын 1-ний өдрийн 24:12 гэх дугаартай яг 1 ижил тогтоолыг 2 өөр утгатай гаргасан байгаа юм. Нэг нь оюун цэцэгт, нөгөөх нь янжин хорлоод ашигтай байхаар. Илт тодорхой хангалттай нотлох баримттай энэ хэрэг прокурор дээр очмогцоол яагаад хаагдаад байгаа юм болоо хэмээн иргэн оюун цэцэг маш их гайхна. Тэгээд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг 1995 онд төгссөн төгсөгчдийн лавлгааг шүүрдээд хайтал Монгол Улсын их сургуулийн багш Янжин Хорлоо, Улсын ерөнхий прокурорын орлогч Максимын Чинбатнаар нэг ангийг хамт төгссөн найзууд болох баримт гараад ирэв. Улсын ерөнхий прокурорын орлогч Максимын Чинбат 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Янжин Хорлоод холбогдуулан гаргасан гомдлыг нь хэрэгсгүй болгож хаасны дараа л эргэн оюун цэцэг энэ бүхний ард ямар нэгэн мафан байна гэдгийг мэдсэн бөгөөд улсын ерөнхий прокурор жаргал сайханд хаяглан гомдол гаргасан байгаа юм. Харин улсын ерөнхий прокурор жаргал сайхан тус хэрэгт туйлын шударга няхуур хандсан байх бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1/34 тоот тогтоолоор Янжин Хорлоо нь хуурамч бичиг баримт ашиглаж бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэх залингийн гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоохгүйгээр хаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд энэ хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагааг хийлгүүлэхээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хилтэст хэргийг шилжүүлсгүй гэх тогтоолыг үйлдэж уг хэргийг сонжруулан удаашруулад байсан бүх прокуроруудад хариуцлага тооцжээ. Жижиг баримтаар бусдын өмч хөрөгийг зайлшсан их сургуулийн багш Янжин Хорлогийн хэрэг өнөөдөр юу болсон бэ? Мөрдөн байцаатай процесс шүү. Энэ Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтанд дор хэрэг бүтгэх ажиллагаанд бүрдэн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Ерөнхий прокурорын газраас хэргийг хянаад сэргээгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлж өгсөн энэ Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтанд бүрдэн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Энэ хэрэгт оролцсон нэр бүхэн прокуроруудад ямар хариуцлага ногдуулсан бэ? За тухайлбал орлогч прокурор Чинбат мэргэжлийн зөвлөлд хариуцлага тооцсон гэдэг мэдээлэл гарсан. За энэ дээр хэрэг хариуцж байгаа прокурорууд хэрэгт хяналт тавьж байсан прокуроруудад мэргэжлийн алдаа гаргасан үгүй гэдэг мэргэжлийн зөвлөлөөр орж хэлсэн. За тэгээд нэр бүхий албан тушаалтнуудад хэрэгт хяналт тавьж байсан прокуроруудад ерөнхий прокурорын тушаалаар хариуцлага тооцсон байж байгаа. Ямар хариуцлага тооцсон бэ? Цахилгаан арга хэмжээ авсан. Өнөөдөр ажиллая гэж явж цахилгаан хариуцлага гэдгийг та тодруулж хэлээч. Одоо цахилгааны хэмжээгээр хэдэн сарын хэдэн үе юм? За би одоо яг тодорхой хэлж мэдэхгүй. Ерөнхий прокурорын тушаалаар хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт нь мэргэжлийн ур чадвар дутагдсан байна. Хэргийг бүрэн иж бүх талаас нь харж хянаж чадаагүй байна гэдэг үгслээр цахилгаан сануулгах арга хэмжээ авсан гэж би одоо бодож байгаа гэж байна. Энэ олон жилийн өмнөх нотариот энэ олон баримттай юмыг тагдаа бол хизээж хүлээж авдаггүй үг нь бол. Гэтэл улсын мөрдөн байцаах газрын тэр гэдэг хүнийг даалгавраар энэ хэрэг үг дугаарыг үг гэдэг. Улсын ерөнхий прокурор жаргал сайхан Янжин Хорлоог шалга гэдэг үүргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хилтэст өгсөний дараа түүнийг хэсэг шалгасан байх бөгөөд удалгүй мөн л уг хэргийг шалгалтын ажиллагаа зогсож замхрах байдалтай шийджээ. Нотлох баримтууд ингээ бүр бичгээр цаасаараа байж. Үндэ энэ дэр эргэлзэх, гайхах одоо юу гэдгийг толгой эргэх ямар ч юм байхгүй. Өөрөөс ингээл би хуулийн хүн биш. Өөрөөсөө ингийн хуулийн биш хүн одоо саяны байдлаар ингээд
дугаар муугаар бичлэлт те одоо ерөөсөө энэ хууль ёсны хугацаа цаг хугацааг нь хараад хуурамч жижиг баримт байна гэж ингээл ялгаж идэг. Би Янжаа хорлоо гэж хүний одоо энэ хуурамч жижиг баримт үйлдсэн бичиг баримтуудын одоо ингээд яг энэ хоёр үйл хөдлөлтөөр тоолж утсан 20-ад баримт байдаг байхгүй. Ерөөсөө бүр мэрэгчсэн. Тэгэл энэ барилгыг өнөөдрийг хүртэл манай компани ашиглаад бүх дулаан, цахилгаан, хамгаалалт, тохиол тийм ээ. Энэ бүх юм ингээд татвараа төлөө явж идэг юм байхгүй. Гэтэл нөгөө хулгайч нар болохоор зөвхөн энэ гэрчлэгэн дээр л ажиллаад байгаа. Энэ цаасан дээр тийм ээ. Яг ингээд барилга дээр нь очиход бол манай барилгыг бол одоо өнөөдөр би ашиглаад байна. Харин энэ хугацаанд иргэн оюун цэцэг нэг зүйлийг маш сайн ойлгожээ. Тэр нь Монгол улсад том хэмжээний хулгай заллинг хийсэн хүн яс шийтгүүлдэггүй, харин албан тушаал дэвшдэг юм байна гэдгийг. Яг энэ хэрэг маргааны үед онон чимэг гэдэг миний энэ үйл хөдлөх хөрөнгүүдийг ингэж одоо хууль бусаар оролцож ирсэн этгээд шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч бас гишүүнээр сонгогдож байгаа гэж мэдээ аваад улсын их хурлын тэр хууль зүйн байнгын хорооны гишүүдийн нийтийн сонсгол гэдэг зүйлд оролцсон. За тэр энэ хүн 4 удаагийн үйлдэл миний надтай холбоотой одоо намайг хохироосон байдаг. Төрөний ээлдэг 2009 оны 11 сарын 11-нд миний гарын одоо өмчийг Янжаа хорлоор шилжүүлээд өмчөөс хасах одоо хасах хилцэл гэдгийг үйлдээд шууд Янжаа хорлыг өмчөд өгсөн. Надад болохоор тийм их өмч хөрөнгө ерөөсөй байхгүй. Ганц л үйлчлэгээний хөрөнгө байсан юм байна. Ингээд энэ хүний оролцоотойгоор надад байхгүй. Онон чимгээ та надыг төлөөлөх хэрэг байгаа юу? Миний өмнөөс өвөөс татгалзах хүсэл бичсэн байдаг байхгүй юу? Одоо ийм улаан цай юм байж болох уу? Тэрийг одоо юу үндэслээд шууд өгөхийн гисчлэг харагддаг. Тэр нь Янжаа хорлоод ичдэг бас Янжаа хорлоод. Одоо Янжаа хорлоо сайн танихгүй гэдэг. Сайн танихгүй Янжаа хорлоор тэгээд очиж юм. Уг сонсголт оролцох үеэрээ энэ онон чимэг гэдэг хүн чинь ийм хууль бус үйлдэлүүдийг хийж байсан юм аа. Энэ хүнийг хизээж Монгол улсын одоо шүүгч нарыг томилдог эрхэмдэд байгууллагад оруулж болохгүй гэж учирлаж хилээд л байхад би онон чимэг дотрочийн одоо үйлдэлээс болж 2018 оноос хойш тохироо явж байгаа. Өчигдөр онон чимэг дотрочийн хийсэн үйлдэл нь 2017 онд хийсэн байдаг юм билээ. Тэрүүгээр би 2018 онд мэдсэн. Тэгээд үндсэндээ одоо энэ дээр юу яригдах вэ гэхээр онон чимэг л өөрөө нотрооч юм. Дээр нь одоо манай дүүгийн гар үсгийг 2009 оны 11 сарын 11-ний өдөр нотрот дээр биеэрээ очиагүй байхад нь гар үсгийн хуурамтаар дуурайлгаад үд хөдлөх хөрөнгөийнх нь гэрчлэгэн дээр хамтран эзэмшигчний хүн нэмж оруулсан байна. Тэгээд 1 сарын дараагаар нөгөө хүнээ буцаагаад хадаад одоо ганцхан хүний өмчлөх ёстой болгоцсон байна. Тэрийн үндсэндээ одоо бас бид одоо 2018 онд мэдсэн. Мөн одоо 2013 оны 8 сарын 8-ны өдөр бас миний нэрийг төлөөлөөд манай дүүг төлөөлөөд манай ээжийн нэрэн дээр байсан одоо цуслангийн газар байсан. Тэрийг бас одоо миний гар үсгийг хуурамчаар үлдээд өвлөх эрхийн гэрчлэгээ бичсэн байгаа юм. Одоо уг хийсэн зүйлийг нь Монголын хууль тогтоох байгууллагын огт авч хилцэхгүй байсаар хагаад зүтгүүлсээр байгаад он чимгийг шүүхийн ерхий зөвлөлийн гишүүн болгосон байдаг. Улмаар бүр шүүхийн ерхий зөвлөлийнх нь дотооддоо хуралдаад онон чимгийг шүүхийн ерхий зөвлөлийн дарга гэдэг төрийн өндөр дэд албан тушаалд томилсон байгаа юм. Тратийн тэнхмийн тэргүү хийжсэн эмэгтэй штеп 90 онон чимэг, 90 доржин онон чимэг гэдэг эмэгтэй бол тийм тэргүү хийж захтай ийм хууль бас үйлдэл хийжсэн. Тэгээд одоо ингээд шүүхийн ерхий зөвлөлийн дарга энэ одоо өнөөдрийн шудраг шүүх засаглал тогтооход энэ чинь бүр ил тааш зүйлээ. Тэгээ Янжаа хорлоо нь одоо Мойси хууль зүйн тэнхмийн багш хүн. Гэхдээ бас саяхан нэг яасан мэдээлэл авахад одоо дээд шүүхийн сургалт судалгааны албаны дарга гэнэ. Бас ийм албан тушаал ашаад. Монгол улсад хөрөнгө мөнгөтэй танил талтай хүн хуулийг уландаа гисгэж дураараа авчирчаад хөөн хилцэх хугацаа гэдэг зүйлийн улмаас яш шийтгэлгүй үздэг болохыг харуулсан ердөө ганцхан жишээ л энэ.
Бид энэхүү нэвтрүүлгээрээ цагдаа хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч санаа зорилгыг агуулсангүй. Харин танил талтай хөрөнгө чинээтэй хүний буруу босхын үйлдэлийн улмаас 5 жилийн турш хохирч үүлээ үзтлээ тэмцэж яваа иргэн оюун цэцгийн гонигтэй түүхийг л хүргэлээ. Бид энэхүү нэвтрүүлгийн Монголын ард түмнийхээ өгсөн чин сэтгэлийн хандив тусламжаар Монгол улсад шударгаас хуультай согтоохын төлөө хийсэн гэдгээ эцэст нь хариуцлагатайгаар мэдэгдэе. 1-р хэсэг төгсөв.